анх 13 онд нааш Австрал руу ирэхэд Монголд олон монголчууд байдаг. Ерөөсөө мэдчихэж байгаагүй. Тэгээд ирээд нэг удааг байхдаа дараа нь нарны байрны талаар мэдээд тэгээд тийшээ анх очиход нэг амар олон монголчууд байсан. 200 300 монголчууд байсан. Тэгээд тэндээс тэрийг харчаад ийм их том тэмцээн болд юм, ийм их зохиол байгуулалт юм гээд тэгэхэд анх амуухан талаар мэдчих авсан байгаа. Тэгээд тэгэхэд их сэтгэл амуухан талаар өндөр үлдчихсэн. Спорт урлаг тал руугаа давмгайлж үйл ажиллагаа явуулдаг. Оюутны холбоо юм байна гэж ерөөд нь хардаг байсан. За нэг хэдэн хөөрхөн залуучууд сэтгэлээрээ юм хийгээл явж юм даа л гэж хардаг байсан. Ер нь бол тийм нэг л сэтгэл харагддаг байсан. Гишүүн биш байхдаа амуухан гишүүн болох юмсан гэж ер нь бодож ирсэн. Би Австралид ерөнхийдөө эренгүүтээ шууд яг энэ холбоо байдгийг мэдээл энэ гишүүн болох юмсан гэж бодож ирсэн. Тэгээд бас бүгд л завгүй байгаа байж ингээл янз бүрийн арга хэмжээ зохиогоол яаж амжуулдаг байна пөөх гэж боддог байсан та анхандаа. Энэ бүх ажлуудыг хэн хийж чаддсан бол та ямар мундаг юм бэ л гэж боддог байсан. За би гишүүн биш байхдаа амуухыг Австралид үйл ажиллагаа явуулдаг. Энэ том холбооны байна. Ямар нэгэн үйл ажиллагааг нь амуух зохион байгуулалт юм байна гэж ингээд нь боддог байсан. Оюутнуудынхаа нийгмийн итгэхийг сайжруулах тал дээр өөр хоорондын уялдаа холбоо гэх юм уу сайжруулах тал дээр учир дутагдaltaй юм уу гэж ерөөхдөө хардаг байсан. За тэгээд сүүлийн 2 жилээс ахуулаад харьцангуй хийж байгаа үйл ажиллагаа нь оюутнуудынхаа нийгмийн итгэхийг сайжруулах гэх юм уу илүү тэр тал дээр төвлөрч ирсэн миний анхаарлыг ер нь татсан. За тийм ч учраас бас энэ баг хамт олонд орж тодорхой нэг хэсэг түүхийн амуухын түүхийг хамтдаа бичлэлцгий юмсан гэсэн хүсэл тэмүүллийн үндсэн дээрээс энэ баг амуухын хамт олонд одоо гишүүнээр илсэн байгаа. Мөн бас өөрийгөө илүү таньж мэдээ, сорж үзье, нийгмийнхаа хүрээг тэлье гэсэн зорилготойгоор орж ирсэн. Тэгээ ингээ орж ирсэндээ маш их баяртай байдаг. Гишүүн бас болох гэсэн байхээр тэнд дэдэг залуучуудтай танилцъя, өөрийгөө хөгжүүлье, олон нийтийн ажилд оролцож үзье гэдэг үгнээс орсон байна. Би 2017 оноос хойш оюутны холбоонд ажиллаж байгаа. 9 орсон шалтгаан маань өөрийн туршлага болон мэдээ сурсан зүйлсээ ялангуяа шинэ ирж байгаа мэдээлэл мутаага оюутнуудтай хуваалцах туршлага зорилготой 9 орж исэн. Тэгээ мэдээж бас залуу насны гоё дурсамж болох хаа гэж бас бодоод явуулсан юм тийм аа. За ерөнхийдөө миний эргэн тойрны хүмүүс найз нөхөд хүрээллийн хүмүүс болохоор яг амуухт ажилтдаг байсан. Зарим нь болохоор амуухан үйл ажиллагаанд найз нөхөөр тусалдаг байсан. За тэгээд энийг дагаад би бас нэг баг багаар амуухан үйл ажиллагаанд эхлээд туслаад дараа нь гар бие оролцоод тийм ингээ аажмаар усаар амуухан гишүүн нэг мэдэд ихсэн юм болсон байт юм аа. Яг би өөрөө амуухан гишүүн болсон бэ гэхээр за нэгдүгээр сургуулаа төгсчөө тэгээд цаг завтай болсон. Тэгээд өөрийнхөө урд төлөвлөж исэн зүйлийг одоо биелүүлсэн, гүйцэтгэж тэгээд одоо бусдад туслах одоо чадна гэж бодсон. Тэгээд туслаад дэмжиж явъя даа л гэж бодсон учраас сургуулаа төгснөхийн дараа гишүүн болсон. За ягаад амуухан гишүүн болсон бэ гэхээр өмнө нь би бас ийм оюутны холбоо, өөр янз бүрийн холбоодууд гэдэг айгүй итгэвтэй байдаг байсан. Тэгээд тийм байсан болохоор яг нэг хэсэг тийм итгэвтэй байсан болохоор иймэрхүү одоо олон нийтийн үйл ажиллагааг оролцох айгүй хүсэлтэй байсан. Тэгээд гадаадад бас ирээд өөрийгөө хөгжүүлэе гэж бас бодож исэн учраас ерөөсөө орон гэсээр байгаа л орсон байгаа юм холбоонд. Уул нь анхнаасаа яг орё гэж бол бодож исэн. Тэгтээ арай л жоохон зүр хөрөхгүйс ахгүй. Тэгсэн чинь манай найз охин намайг чи ороо гэд олон нийтийн өмнө намайг дуудаад тэгээд ялцаагүй. Тэгээд орох байсан. Тэгтээ ямар ч байсан би тийм юм. Энэ шийдвэртэй харамсдаггүй. Айгуу гоё олон хамт олонтой болсон. Мундаг залуучууд
нэг баг болоод хамтдаа маш сайн ажиллаж байхыг харсан. Тийм болохоор би ч бас яагаад энэ багийн нэг гишүүн болж болохгүй вэ гэж бодсон. Биеэр хамгийн жижиг нь тийм. Надаас жижиг хүн байх баха. Ингэдэнд би хамгийн хөгжилтэй юм болоо гэж бодож байна. Нэг л хатуутай юм болов? Нэг л хатуутай нь яж магадгүй. Би багийнхаа хамгийн нийтч бас багийнхаа хамгийн сайн шатарчин гэж бодож байна. Хамгийн залхуу. За ер нь би багийнхаа хамгийн идэвхтэй гишүүн гэж өөрийгөө боддгоо. Баярлалаа. No comment. Манай багийнхан л намайг ямарыг сайн хэлэх бах та. За яг хөө тэгтээ манай амоохынхаа ингээ яг цаг товлоод уулзгаараа. Цагийн дараа хэв нэг зугаалаа талхаад ирж идэг хүмүүс байд юм аа. За манай зитэ бол хамгийн түрүүнд донга нэг номер зогсож идэг хүн байдий. За тэгж цагийн дараа зугаалаа талхаад ирж байгаа хүмүүсийг бодох юм бол харьцангуй би 2-т зитэгийн дараа ч юм уу эсвэл 3 дугаарт нь ирсэн зогсож идэм аа. За одоо тэрийг хамгийн гэдэг дээр л одоо орлуулж хэлье да. Эрэгтэй гишүүд дотроо би хамгийн удаан байгаа гишүүн. За тэгээд өөр хамгийн гэдгийг одоо манай босод гишүүд л Үнэнбат бол хамгийн тим гэж хэлэх бах та. Одоо би өөрийгөө юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. За маш олон дурсамжууд бол байна. Яг гэхдээ миний хувь хүний хувьд гэх юм бол 17-аас 18 онд шилжих амоохын шинэ жилийн үйл ажиллагаа. Тэр болохоор миний хувьд хамгийн гоё одоо амоохын сэтгэл хүртсэн үйл ажиллагаа, дурсамж хүртсэн үйл ажиллагаа болсон болов уу гэж бодож байна. Аюу олон дурсамжууд бол байгаа. Хамгийн гоё сэтгэлд үлдээсэн дурсамж гэх юм бол бидний хамгийн анхны удаа цасны ойрт явсан тэр дурсамж бол хамгийн гоё дурсамж байсан. Бид нэр 20 оны тэр цанын коронавигийн үед цанын бааз яваад тэгээд бид нэр цанаар болгож байгаа. Тэгээд цанаар манайхан дотор болгож чаддаг ч байсан юм шиг. Би батлаа унсч хамгийн сүүлд очисон чинь цаны нөгөө яг болгодог талбайд очисон чинь зарим нь тэнд онцгайсан болгож чадахгүй. Тэгээд эсвэл зарим нь болохоор бараг цасан дээр бараг мөлгчээсэн. Тэгээд би хараад байна. Тэр дүр зургийг хараад байна. Инээд хүрээд амар гоё. Айгу олуулаа тэгээд тийм аз жаргалтай ч амар хөвгчлөлтэй ч юм уу. Санаарчс. Тэгээд арай л хэд бол бараг хинхэн лаг мундаг гулгаас сурцсан байсан. Тэр бас их гоёсан. Өнгөрсөн жилийн өвлийн засны баяр их гоёсан. Тэгээд бүгдээрээ гэр бүлийнхэн тэгээ найз залуунаа зохиолтойгоо бүгдээрээ ингээд гэр бүл гэдэг үгнээсээ одоо бүгд явсан. Тэгээд маш гоё урамсгалтай гоё нандин дурсамж үлдээсэн гоё өдөр байсан гэж. За сэтгэлд үлдсэн дурсамж саяхнаас юм бол нодлон бид нар цасны баяр хийгээд цанаар болгосон бүгдээрээ тэгэхэд өстой гоё байсан надад сэтгэлд үлдсэн дурсамж. Мөн тэгэл зохион байгуулж байгаа арга хэмжээ болгоно бүгд л дандаа сэтгэлд гоё дурсамжтай үлддэг. Нэг дурсамжтай зүйл гэвэл нэг шинэ жилээр бид нар бүгдээрээ бялуу ууж ийдсэн. Тэр бол өөр амар дурсамжтай. Тэг дараа нь бодохоор инээдтэй. 2 жилийн өмнөөс нарны баяр дээр юм болов. Тэрний PUBG Mobile гэдэг тэмцээний зохион байгуулалт тэр их нот хөгжилтэй тэр гоё дурсамжтай гоё байсан. Ягаад тэгэхээр нөгөө сакс волейбол том тэмцээнүүд амар бас хэрүүл уруул ихтэй нэг тийм хэцүү байхад PUBG маань аюу гоё цаана өрөө нэг 20-30-уулаа нэг тэмцээн зүгс тэр их гоё байсан. Би өнгөрсөн жил жирэмсэн байсан. Тэгээд манай амоохынхаа надад surprise бариад манай baby зориулаад baby shower хийж өгсөн. Тэгээд маш хурдан надад хэлэхгүйгээр өөртөө гоё ингээд торт хийгээд, гэртээ гоё хоол хийгээд, тэгээд ингээд манай хүүхдтэй маш өөр юм гараараа хийгээд, тэгээд ингээд удсан. Тэгээд бүр маш гоё сэтгэлд үлдсэн байдаг шүү.
ер нь багийнхантайгаа уулзах заримдаа бид нэр зөвхөн ажил ярих одоо хийх гэж байгаа төлөвлөж байгаа ажил ярих гэхээсээ илүү зүгээр хоорондоо илүү бие биенээ таньж мэдэх хүрээнд зүгээр чөлөө цагаа хамтдаа өнгөрөөх, хамтдаа хоолнд орох одоо коронавигоос өмнө тиймэрхүү байдлаар цагийг хамт өнгөрөөдөг байсан. Тэгээд хамт өнгөрөөдөг байсан цаг болгоно миний хувьд одоо гой дурсамжтай, гоё идэг гэсэн цасны баяр хийх гэдэг ч юм уу. Ер нь хамт өнгөрөөдөг байсан мөч бүхэн миний хувьд бол дурсамжтай. Гоё. За хамгийн амжилттай болсон зохион байгуулсан ажил гэх юм бол сүүлийн 2 жилийн мэдээллийн өдрөлгүүдийг ерөнхийдөө би маш сайн болсон гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд өнгөрсөн жилийн мэдээллийн өдрөлг бол бид нар онлайн буюу цахим хэлбэрээр хийсэн байгаа. Цахим өдрөлг маань бас нэлээд олон хүмүүст хүрсэн шинжтэй байсан. Мөн тэрний өмнө жил хийсэн 19 онд хийсэн мэдээллийн өдрөлг бол маш үр дүнтэй амжилттай болсон гэж би хувьдаа боддог. За тэгээд тухайн өдрөлгийг хийхэд маш том тусалцаа үзүүлсэн элчин сайдны яамны хамт олондоо бас яг энэ завшааныг далиндуулаад баярлалаа гэж хэлье. 2019 оны нарны баярыг нэрлэнэ. Яагаад гэвэл тухайн жилийн нарны баяр дээр өмнө жилүүдээс илүү өөр улсуудаас аягүй олон баг тамирчид ирж байсан. Тэгээд ерөнхийдөө маш өргөн болоод 2 өдрийн хугацаанд үргэлжлэхдээ мэдээж алдаа дутагдал байсан ч гэсэндээ харцангуй амжилттай. Тэгээд хүмүүс ерөнхийдөө сэтгэл хангалуун байсан гэж байна. 2019 оны бидний зохион байгуулсан авсарт оюутан залуучуудын анхдугаар өдрөлөг буюу бид нар хуучин зохион байгуулдаг байсан мэдхийг мэдээжлийн өдрөлгөө хүрээлэлд хийлээд авсарт оюутан залуусан анхдугаар өдрөлөг гэдэг өдрөлгийг зохион байгуулсан. Энэ өдрөлөг болохоор миний хувьд бол хамгийн амжилттай зохион байгуулсан ажлуудын маань нэг болов гэж бодож байна. Учир нь бид бас за нэг тийм ч олон хүмүүс ирэхийг хүлээл байгаагүй. За нэг 50-60 хүн ирэх байх гэж бодож ирсэн боловч 100 гаруй оюутан залуучууд маань ирсэн. Тэгээд өдрөлөг маань маш амжилттай зохион байгуулсан байгальтай болсон. 19 оны оюутны өдрөлөг анх тэр зохион байгуулсан маш сайн болсон. Зохион байгуулалт маш сайтай маш өргөжтэй болж чадсан маш олон оюутнууд бас ирсэн. За тэгээ энэ өдрөлөг зохион байгуулалт маш сайтай гоё өдрөлөг болоод тэгээд бас миний одоо оюутны холбоонд гишүүн болох шалтгаан болсон гэж хэлж байна. За энэ жилийн хүчин тэгээ бас яагаад сайн болсон гэж бодож байгаа гэхээр бид нар баг амх баг дотроо багуудад хуваагдсан. Тэгээд баг бүр өөрсдийнсэн ажиллаа хүлээж аваа. Тэрийг өмнө болгон одоо баг дотроо одоо хамгийн улс бүртгэлтэй байж чадхаараа бүртгэлтэй байж бүхэл боломжтой зогоод ажиллацгаасан. Зарим нь огт мэдэхгүй зүйлээ хийж үзсэн. Тэгээд өөрөөсөө бас шинэ зүйл сурсан. Одоо маш биднэрт өөрсдөд маань ч бас их гоё сурах юм олон зүйл шинэ зүйл сурах боломж өгсөн тийм өдрөлөг болж чадсан. Миний хувьд болохоор хамтдаа хөгжиж яваатай 2019 онд зохион байгуулсан оюутан залуучуудын анхдугаар өдрөлөг маш гоё, маш үр өгөөжтэй болсон гэж би боддог. За яг би одоо амхт ороод жил гарсан болж байна. Жил гарны хугацаанд бид нар яг төлөвлөөд санаа нэгдээд сэтгэл чулуудаад хийгээд зорьсон ажил болгон миний бодлоор бол сайн болдог. Хизээч дараа нь харамсах ч юм уу ингэж л хийх байж дээ, энэ жоохон тийм болчлоо доо, учир дутагдaltaй болчлоо доо гэсэн тийм одоо яриа хизээч гарч байгаагүй. Бид нар яг төлөвлөл хийгээл зориул хийснийхаа дараа үнээр сэтгэл хангалуун байдаг. 20 оны оюутныхаа өдрөлгийг захимаар хийхэд бол манай багийн бүх гишүүд үнээр мундаг ажилласан. Тэгээ бид нар одоо сэдв болгоно баг тус бүрт хуваагаад тэгээд хариуцсан ажлуудаа үнэхээр манай багийн гишүүд үнэхээр гайхамшигтай, мундаг, идэвхтэй, санаачлагтай, маш үр дүн сайтай амжилттай хийж дуусгасан байгаа. Тэгээд тэрний дараа бид нар лив хийсэн байгаа Facebook дээр. Тэгээд лив хийх үеэр бид нар цуглаад хийсэн ажлуудаа бөөнөрөө үзээд сууж ах тэр мөч бол үнэхээр гоё байсан.
үнэхээр багийнхнаараа маш их бахарх сэтгэл тухай төрж исэн. Нөгөө нэг 2 жилийн зохион байгуулсан мэдээллийн өдөрлөг 10 сар зохион тэр их гоё ялжсэн. Тэрийг гэж бодож байна. Онлайн өдөрлөг. Тэр хамгийн гоё болсон. Бас ер нь бол сансныг бодоход маш олон хүнд хүрсэн байх гэж найдаж байна. Болондоо биш болгондоо гэж хэлдэг. Тэгээд энийг германаар орчуулах юм бол switch их мах гэдэг үг. Хидо өдөр болгоны 1 центтэй өнгөрөө гэсэн зарчмыг баримталдаг. За германаар хэлэх юм бол Nutzen Tag, Chinesen Augenblick. Хэрвээ та хэд харж исэн бол Carpe Diem гэдэг үгийг харж исэн баг. Бас яг утга адилхан. Тэгээд би бол энэ ингэж хөвөлсөн байдаг. Тэгээд энэ одоо үгээ бодоод өдөр болгоны 1 центтэй гоё өнгөрөхийг хичээдэг. Зөвхөн Марк Твайны үг байгаа. Тэр болохоор нөгөө нэг хэлсэн байгаа. Би мөнх амьдралыг яг юунд зориулсан юм бэ гэд. Мөнх амьдралыг өмнө би юунд зориулсан яг мэддэггүй байсан. Одоо тэр нь болохоор зарим хүмүүст герман хэл сурахад нь зориулсан юм байна гэд. Тэр их хөвчлөлтэй санагдаад байна. Тийм болохоор манайхан ийм хэцүү хэлийг сурсан чинь өөрч хийж чадахгүй гэж байхгүй баха. Arbeiten, Hausbauen буюу хүн ер нь ажилласаар байшин барина буюу ер нь утгачлан бол ер нь ажилсаг хүн амжилтанд хүрнэ. Ер нь ажилласаар хүн ер нь юунд ч хүрч болно гэж энэ үгэнд би маш их дуртай. За маш их баярлалаа. Machen ist wie wollen, nur krasser. Яг надад л зориулсан юм л да. Гэтэ одоо нөгөө бодоол ямар нэгэн зүйлийг ерөөхдөө бодоол яваад байдаг те, төлөвлөл яваад байдаг. Тэгээ нэг хэрэгжүүлж чаддгүй байдаг шүү дээ. Тэгэхээр өөрийгөө зоригжуулах үүднээс одоо хийж эхлэх хэрэгтэй гэдэг үүднээс ерөөхдөө энэ үгийг сүүлийн үед өөртөө илүү хэлж байгаа. Ерөөхдөө би бас амьдралтаа бас нэг эзэн хичээвэл заяа чинь гэдэг байдаг. Ерөнхийдөө энэ зарчмыг нь бол би өөрийнхөө амьдралд бас хэрэгэлдэг. Тэгээд германаар орчуулад хэлээр гэсэн байна. За герман болохоор wo ein Wille ist auch ein Weg гэж германаар орчуулах байх гэж бодож байна. За баярлалаа. За тэгэхэд өөрийгөө зоригжуулдаг, ер нь зоригжуул хэлдэг үг юм бол их шафтас гэж үг. Гэхдээ за тэгээд бас оюутнуудаа сандрас чаднаа. Не шафтас гэж хэлдэг. Нэг өөрийгөө зоригжуулж хэлдэг үг гэхээс илүү нэг хэлэх дуртай үг гэх юм бол бас өөртөө жилдэг бас хүнд ч гэсэн бас хэлждэг заримдаа хийх хүнд арга нь олддог юм аа гэдэг. Тэгээд энийг германаар хэлэх юм бол одоо юу гэж хэлэх юм? Wer die Wille hat, findet die Wege гэх юм уу да. За маш их баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.